Даягтай ийм юм. Тэгээд энэ олон хүмүүсийн өгүүлгийн эцдүүдийн хандвийг энэ дансандаа цуглуулж байгаа. Тэгээд энэ хийсэн ажилтнууд бохон зүйлтэй юм яасан. Өхөн өдөр хийж бүтээсэн юм аа. За тэгээ энэ дээр явахтаа зэрэг одоо манайханд ийм байхгүй юу? Бидний одоо өгсөн хандив юунууд ингээд юугаар байж байгаа. Жишээлх юм бол хамгийн сүүлийнхээр нэг жишээ аваа хэлчих. Хамгийн сүүлийн яасан ихтэй зэрэг багш юу бурхан шинчилж сэргээхэд яасан зуугийн багштан Дамбайгийн үр садууд гэхэд одоо бидний нийлээд нэг 21 өр хайль байгаа юм. Тэгээд тэрнээс тэднэр чи яагаад явсан өдрөөр орсон мөнгөнд яасан чинь нэг 4 сая 551 мянган төгрөг. Дамбаатаас миний ах トゥ талаас ингэж олж ирсэн. За дараагийн нутгаар дээр манай авирм захын талынхаа одоо эднэрсээс ухтан зэрэг одоо 7 сарын 20 оны 7 сарын 7-нд гэтэл урт насан игчээс нь ихтэл сая төгрөг. Манай бадам цэцэг гэхэд 100 мянган төгрөг. За урт насан молон чавхлант эднэр болохтаа 600 мянган төгрөг. Ингээд дээрээс нь цэсэд одоо нөгөө цэгүүдий. Эднийх 100 мянган төгрөг. Ингээд сая 800 мянган төгрөг энэ үеийн дотроос орж ирсэн. За манай Арангай зүг их юм болохтаа зэрэг манай Арангайхан одоо энэ хүмүүсүүдээ юу гэх юм тэр Сундаж үеийн үр сад шүү дээ. За энэ үр сад болохтаа зэрэг Сундаж үр сад Бадам ханд одоо хамгийн том нь 100 мянган төгрөг. Зундын хиндүү 150 мянган төгрөг. Урт насан 100 мянган төгрөг. За ингээд юу болохтаа нэг 350 мянган төгрөг. За дээрээс нь манай эднэр яасан ихтэй зэрэг цагаан идэ одоо тавгны идэ айрыг ундаг тэгээ босод тараг өрөн мэдгийн арууд гэ ингээд 450 мянган төгрөгний ийм одоо тавгын идэ хандсан. Ингээд нийтдээ манай Арангаагаас болсон тэр өглөөд байгаа одоо 800 мянган төгрөг хандсан байх жишээтэй. За тэгээд одоо ахмадд нас зүйндэр болж байна. Ер нь тэгээд цаашдаа одоо энэ юм уу яхад бас дараагийн ажлыг зохион байгуулах манай зарчим тэр ингээд одоо өнөөдөр үнийг чадахгүй бах тийм ээ. Тэгээ ер нь цаашдаа хотод очиж яваад Бадам ханд эдтэй байж явна. За тэгээд яг саяны энэ сүүлийн бурхан уралдсан бурхан тустай зэрэг шүү дээ. Зөвхөн бодог шунх тэр багс макс одоо бүх материалын зардалд нь болохоор 8 сая материалын зардал хэд байлаа? 4 сая. Тэгээд энэ чинь нийтээ босод зардал гэдэг юм байдаг. Энэ дээр ингээд 4 сая 820 мянган төгрөг зөвхөн материал. Ажлын хөлсөнд болохоор 2 сая 406 мянган төгрөг. Ингээд энэ чинь 6 мянган 7 мянган төгрөг болчихсон. Тэгээ 7 сая. Дээрээс нь юу гэх юм бэ? Бохно бүтээл гэсэн чинь ядгаач өндөр татсангийн бохно шүтээ галт өтчихөөд тэгээ нөгөө гандангийнх хүлээж авдаг. Бид нар одоо барилгаан засж байгаа, бохноо шинжилж байгаа. Тийм учраас энийг одоо болохгүй. Тэгэхээр би одоо тэртээ зүгүүр бид нар буйны юунуудаа тийм учраас ядгаач өндөр татсангийн бурхан энэ галт өтчихсөн бурханы чинь одоо засж ярихад нь би сая 630 мянган төгрөг энэ өглөгийн хэдээс хандуулъя. Тэгээд миний энэ бурханыг очор гуугаар оруулж одоо энэ тэдэн сарын тэдэн гэхэд бэлэн болгож өгөө гэж бүр ингэж гэрэмэрээ хийж ингэж бүтээж ирсэн. Тэгээд ингээд энэ манай бурхан чинь төргөн хугацаанд бүтэж байх хэвээр юм да залж ирсэн шүү. За энэ ингээд юм ба. За тэгээд одоо ингээд би одоо энэ данс мас энэ юугаа яхтан зэрэг одоо бид нар чинь тэгээд сая одоо өнөөдөр юунд гэтэл өгтөн зэрэг зоогийнхаа багштан сангаас энэ самч одоо энэ суглаж байгаа бид бүгдийн чинь өглөгийг та нараас 5 10 11 ингэж яахад энэс 300 мянган төгрөг энэ юунда өнөөдрийнхээ хамбийнхаа хүндэтгэл зориулсан багштан сангаас мэдөө энэ чинь бидний хоёрдугаарт нь ах нь өөрөөсөө өгөхлөлтөг нь 300 мянган 600 мянган яасан. Тэгээ одоо багштан санд одоо юу гэх юм 242,259 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. За энэ үлдэгдэлтэй даансаа энэ гэрчлэгээтэйг одоо тэгээд даваас өрөө үдээнд одоо
шилжүүлнэ гэж бодоод ингээд байж байгаа та. Аа. Тийм. Тэгээ тэрний дараагийн асуудлыг бол одоо тэгэл тал талаас нь Хэдүүлээ явж байгаа. тэгээ яагаад гэвэл Яваас сэрэн маань хам хоёр маань хоорондоо ойрох юм нэгдэг бол газар нутгийн хоёр дугаар тийм төрийн бүс байгууллага манай хамт хоёрын ажил нэг байж болохгүй. Хамт болохын зэрэг одоо яг тийм номынхон юу хийгээд тэр бурхан шүтэнийхээ юугаар бүх юм яа. Тэгэхдээ хийх гэж байгаа юмнуудаа санаа оноогоо тэгмээр юм юу гэдэг баасан сүрэнтэй юмсаа яриад тэгээ баасан даваа сүрэн тэгээ даваа сүрэн маань бидэнтэй өдөр тутмын юугаараа удирдлагаа ярьж байгаа тэгээ дараагийнхаа асуултыг цаа нийтээр одоо юм уу тэгээд тэр 170 жилийн агаар байх юм уу наан байх юм уу тэр цаг хугацаагаа зохицуулаад ингээд явах юм байгаа шүү. За ингээд энэ юуг одоо бас өөртөө чинь мэдээлчихье. Манай Гонгорлон бол энийг мэдчихэж байгаа тийм. За энийг танилцуулах гэсэн. За тэгээ дараагийн асуудал юм яг тэгээд. Таваас нь чадхад байгаа та. Нэг тэргүүгээ зарлцсан шүү дээ.